Сайн мэцгааны өгтөдөө өнөөдөр бүгдээрээ аслалтын тухай үзэх болно. За аслалт гэдэг нь маань ерөөсөө маш энгийнээр бидний жишээгээр хэлэх юм бол хол байгаа хүн жижигхэн харагдаад ойр байгаа нь том харагддаг шүү дээ. Бид нэр одоо ингээ гараараа хүртэл бариад үзэхэд цаа хол байгаа амар том барилга тий гарт баг харагдахаар ийм жижиг харагддаг. Энэ маань ерөөсөө аслалт. За аслалт маань өөрөө хоёр янз байдаг. Гэхдээ бид шинэсээс ашиггүй л дээ. Нэг нь болохоор дүрсийн аслалт. Дүрсийн гэдэг нь болохоор ойрхон байгаа бит холтой тусам жижигхэн болж харагддгийг хэлнэ. Харин өнгийн аслалт болохоор наан байгаа бит маань тод өнгөтэй харин цаашлах тусмаа ингээд бүдгэрч явдаг. Тэрийг ерөөсөө өнгийн аслалт гэж байгаа. Жишээд бид нэр ингээд уул руу харангуут, уул маань ингээд цаашлах тусмаа ойртод харангуут ногоо нь өвчс навч байгаа мөртлөө холдоод харангуут цэнхэрдэж харагддаг шүү дээ. Ерөөсөө тэр. За тэрийг өнөөдөр бүгдээрээ зурган дээрээ хийх болно. За бүгдээрээ цаасаа 4 хуваацгаая. Бүгдээрээ байгаль зурцгаана. Гэхдээ наан байгаа агаарын бөмбөлөг цаашж байгаа агаарын бөмбөлөг жижигэрж байгаа маягаар зурцгаана. За эхлээд бүгдээрээ хамгийн том харагдах агаарын бөмбөлгөө зурцгаая. Голын шуумаа дайруулаад бүр хийчих. Эхлээд харандаагаараа зурж байгаа болохоор дараа нь яг тодруулахтаа засна гэж бодоод санаа зовлохгүйгээр гараа гой чөлөөтэй хөдөлгөөд будаарай зураарай. За эхний агаарын бөмбөлөг. Хоёр дахь нь болохоор эхнийхээс мэдээж жижиг цаана барилж байгаагаар. Ингээд давхцсан маягаар хийчихье. Хэлбэрийн хувьд ажиллах. Одоо энэ бүр цаана байгаа агаарын бөмбөлгөө зурцгаая. Агаарын бөмбөлгөө бостой болгохын тулд дээр нь хээ зурж өгцгөөе. Дараа нь бүгдэнд нь будахад ч ихсэн гой сонирхолтой байхаар янз янзын хээ зурж өгцгөөрэй. За агаарын бөмбөлөг маань өөрөө тэнгэр дээр хурж байгаа учраас одоо бүгдээрээ өндөрч байгаа гэдгийг тодорхойлохын тулд газрын зурцгаая. Газар зурхтаа ерөөсөө яг нэг наан байгаа талбай маань том цаашлах тусмаа жижигэрнэ гэдгээ санаад зурцгаана. За багшаахаа яаж зурхаасыг хараарай. За одоо эндээс давтамж маань багасж ирнэ. Өшөө жижиг өшөө нарийн жижигхэн тоо нэмж. Ингэж нэмснийхаа дараагаар одоо энийг наан цан байгааг нь сайтар ойлгуулахын тулд модоор бас томоос жижиглүүн явах замаар аслалтыг үсгэцгээе. За хамгийн наан байгаа мод маань газар мод зурч. Ганцхан мод зурх юм бол ятгах таарагдана. Тийм учраас 2-3 мод зурж үзье. Тэгээд ишийг нь байрлуулад ингээд энэ доо болгооноо ингээд өөр өнгөөр ялгаж бутахаас гадна орон зайг нь моддоор заагалж өгөх юм бол гоё болно. Одоо ингээд даанд байгаа модны маань мөчөөр навшин сайн харагдаж байгаа хэрнээ цааш тусам ерөөсөө нэг бүхэл буурийнхын ногоон болж харагддаг тийм. Тэрийгээ санаал зураад явах хэрэгтэй. Ишээ бүр жижиг. Энд магадгүй гацсан мод. За одоо ингээд нэг будах энэ талбай маань маш хоос харагдаад байгаа учраас энэ эсгүүдэд үйл нэмж өгцгөөе. Энэ цаашилж байгааг нь бас юм зураасаар илэрхийлж болдог. Дээр үед зураач нар болохоор ингээд шалыг дандаа ийм зураастай зурснараа цаашаа аслалтыг нь маш бодиттой болгож зурж өгдөг байсан. За тэр тодруулж өгцгөөе. Багш нь өнөөдөр фломастераар бодох болно.
Бид нэр одоо ингээд дүрсээ маш олон хуваасан байгаа учраас энэ хуваалт болгоныг нь өөр ойролцоо өнгөөр эсвэл бүр эсрэг өнгөөр нь ялгаж бодвол гоё болно. Тийм болохоор аль болох гоё чөлөөтэйгээр буццаагаараа хүүхдүүдээ. За ингээ хүүхдүүдээ өөрсдийнхөө дуртай цаг агаар, дуртай улирлаа гэд гоё янз янзын өнгөөр дүрслээрэй. Баяртай.